Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ дүрслэг урлагийн хичээл хэрэг болдог баримлын шаврыг гэрийн нөхцөлд гэрт байгаа эд зүйлсээрээ хэрхэн яаж хийхийг хамтдаа хийцгээе. Гэт баримлын шаврыг орлуулах урлагийн зурмгийг хийж эхлэе. За бидэнд одоо бүгдээрэнд маань 1 аяг гурил, за 2 амны халбаг давс, за мөн 6 амны халбаг халуун бүлээн ус, за 2 амны халбаг ургамлын тос, мөн дээрэс нь өнгийн гуашнууд болон хүнсний будаг байж болно. Өнгө оруулах будаг маань хэрэгтэй. За ингээд зурмгаа зурах мөн бичгэн сав хэрэгтэй ах нэ. За бүгдээрээ зурмгаа эхлээд зурж эхлэе. За эхлээд юун дээрээ усны дээрээ бүлээ усны дээрээ 2 халбаг давсаа хийгээд нэг давсаа хийгээд марсан амтгаж байгаа. Давсаа бүр уусаад хайлаад алга болчихно. Сайн утгаж өгнө. За ингээд зурм юу маань ус маань бэлэн болчлаа. Давсны уусмал давсаа хайлуулаад утгачлаа. За одоо зурмгаа зурж эхлэе. За гурилаа хийгээд гурилаа хийгээд гурилан дээрээ давсаа хайлуулсан байгаа. За үн дээрээсээ дахиад ургамлын тусаа ус хийнэ. За одоо ингээд сайхан зураад болчихлоо. Ханийгээ сайхан нухаад өгч, нухацаад бүр гоё гурлаа бүр. За зурм маань юм гоё зөөлхөн гарт нь алдахгүй юм гоё болж байна. За үн дээрээсээ нэг сайхан эвлүүлээд гурил нухаж байгаа юм шиг баримлын шавраа яаж ятдаг вүлээ, зөөлрүүлдэг вүлээ. Тэрэн шигээ 2 гарын алгандаа эсвэл нь тавсан дээрээ тавьж агаад гурил нухаж байгаа юм шигээр ингэж бас болох нэ. Амар гоёлц. За үнийгээ дээрээ 4 хуваагаад өөрсдийнхөө хэрэгтэй байгаа өнгөнд оруулна. За багш нь бол 4 хуваагаад өрөө өнгөтэй болгоё гэж бодлоо. Өрөнгөтэй болгоно. За ногоон өнгөөр. За өнгнөөсөө багахан нэг аваад гурлын дотроо хийгээд за таглчих. Гуашаа таглаад за дараагийнхыг нь улаан өнгөтэй болгоно. Өнгнөөсөө бас багахныг аваад за дараагийнх нь шар өнгө гинэ.
хийхдээ бүгдээрээ хажуудаа альчуур ойрхон бэлэн байлгаарай. Тэгээд богцсон зүйлээ чи цэвэрлж авахгүй болохгүй. За хамгийн сүүлийнх нь бол бүр шарангуур хий гэж бодлоо. Бүр шарангуйтэй зурмаг яа гэж бодлоо. Ингээд ингээл өнгөө сайхан хойлогдтолно. Энэ гурландаа гурлан тэр чигтээ яг тэр чиний хийсэн өнгө болтол нь уусаад хойлогдтол нь ингээд сайхан нухаж өгнө. Ингээ багш нь бол зөөлхөн байгаа учраас 2 гарын алганда ээлжлэн базаж татгаж ингэж хийхээр хэвтэйхэн байна. Өөртөө айл болох хэвтэйхэн байдлаар нь өнгөө уусгаж холж өгөөрэй. Ингээд гурлан зураг маань бэлэн боллоо. Өнгөөсгээд өнгийн сайхан гурландаа жигт тарааж өгөөд уусгаад ингээд бэлтжлээ. Ингээл бид дуртай өөрийнхөө хийх гэж байгаа зүйлэнд маань хэрэгцээтэй байгаа тэр өнгөө уусгаал тэгэл гурлан зураг маань бэлэн болж байгаа. За энэгээр одоо бүгдээрээ юу хийж болох вэ? Хэлбэр шаранг байна, ланг байна, шаранг байна, ногоон байна. Юу хийж болох вэ? Маш олон зүйлийг хийж болно тийм ээ. Жимсгнээс хийж болно, хүнсний ногоо хийж болно, амтан хийж болно, хувцас, эд зүйл, гэрийн тавилга тий. Юу дуртайгаа та нар минь одоо ингэж хийж болох нэ. За одоо тэгвэл нь бүгдээрээ улаан өнгөөр бархаан нэг амтан хийж үзүүлнэ. За улаан өнгөн дээрээ энэ хар өнгөийг бэлдээ тавьсан байгаа. Дугуулад. За ингээл болох нь штэ. За юу вэ нүхтүүдээ? Ингээд энэ маань хийж байгаа зүйлээ бүтээгээд ингээ орхичоор аяанда хатаад тэгээд хэлбэрээ олоод хатчихдаг байгаа. За ингээд цох бэлэн боллоо. За цох маань амтны төрлийн шавж тийм ээ. Шавж юунд багтдаг байгаа. За одоо тэгвэл дүүлээ холбор шарангөөрөө юу хийж болох вэ? Бидний хамгийн сайн мэддэг. Тэр шараар юу гэдэг лээ? За ингээд луун хийя. Маш амархан тийм ээ. За ногоон гөрөө навч хийчихье. Ингээд тавьчихаар энэ маань хатаад хэлбэрээ олоод маш гоё болно. За энэ мэтчлэн бүгдээрээ өөрсдийнхөө хэрэгцээтэй өнгөө үүсгэсэн өнгөөрөө дуртай зүйлээ хийгээд байж болох нэ. За ингээд хүүхдүүдийнхаа иймэрхүү зүйл бүтээл хийхэд нь аав ээж ах эгч насан туршид маань дандаа туслаад хамт байгаад гурлан зураг хийхэд нь тусалж хүүхдүүдэд дэмжээрэй.
За та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай.